Асуулт: Бурхан хизээнээс эхлэлтэй вэ? Хариулт: нэг Бурхан эхлэл төгсгөлгүй мөнх оршивч. Гитлэл 3:14. Бурхан Мосед хандан: "Би бол би юм" гэж айлтаад, "Чи Израильчуудад намайг та нар уруу илгээсэн юм" гэж хэл гэжээ. 2 Бурхан өнгөрсөнд байсан, одоо байгаа, мөн ирээдүйд байх Бурхан. Илчлэлт 1:8. Эзэн Бурхан айлтгахдаа: "Би Альфа, Омега, грек цагаан толгойн эхний ба сүүлийн үсэг, өнгөрсөнд байсан, одоо байгаа, мөн ирээдүйд орших төгс хүчит нэгэн." Илчлэлт 4:8. Дөрвөн амьд тус бүрдээ 6 далавчтай бөгөөд гадна дотроо нүдээр бүрхэгдсэн байлаа. Тэд өдөр шөнөгүй ариун өнгөрсөнд байсан, одоо байгаа, мөн ирээдүйд байх төгс хүчит эзэн Бурхан гэж тунхаглаж байв. 3 Бурхан хизээж өөрчлөгдөхгүй. Еврей 1:12. Чи тэнгэр газрыг хувцас мэт ивхэж хураах боловч чи өөрөө хизээж өөрчлөгдөхгүй. Чиний настай байдал төгсгөлгүй. Еврей 13:8. Иесус Христ өчигдөр, өнөөдөр, мөн үрд нэгэн хിവэр. 4 Бурхан мөхшгүй, мөнхийн амьдралтай нэгэн 1 Тимот 6:16-17. Тэр бол цорын ганц мөнх амьдралтай, хүн ойртон очиж үл чадах гэрэлд оршдог. Түүнийг хэн ч харж байгаагүй, бас харж чадахгүй. 5 Бурхан мөн мөнхийн эцэг гэж нэрлэгддэг. Исая 9:6. Бидэнд нэгэн хүүхэд төрөв, бидэнд нэгэн хүү өгөгдөв. Түүний мөрөн дээр ирэх мэдэл байна. Тэрээр гайхамшигт зөвлөгч, төгс хүчит Бурхан, мөнхийн эцэг, амгалангийн хаан хэмээн нэрлэгдэх болно. 6 Бурхан мөн мөнхийн Бурхан гэж нэрлэгддэг. Дид хууль 33:27. Мөнхийн Бурхан чиний оромж, түүний мөнхийн мотор чамайг хамгаална. Тэрээр чиний дайснуудыг хөөн зайлуулж, тэднийг устгах хэмээн зарлагдах болно. Еврей 10:31. Мөнхийн Бурханы моторт унах нь үнэхээр аимшигтай. 7 Бурхан эрт цагаас үрд мөнх орших Бурхан. Дуулал 9:2. Уус бий болохоос өмнө дэлхий болон ертөнц бүтээгдээгүй байхад мөнхөөс мөнхөд чи бол Бурхан.